80-аад оноос өмнө амьдарч байсан ах эгчнэр ингэж хэлж байна л да. Яг хоо би бол хүүхэд байсан. Гэхдээ манай ээж аав эмээ өвөөгийн хувьд бол энэ бол инээдэн биш байсан. Матас бол зүгээр тэр нийгэмд матасын ачаар албан тушаал ахидаг. Нам дотроо одоо нэр хүндтэй болдог. Ийм нийгэм байсан шүү дээ. Тийм болохоор бид нэр бас одоо энэ матасын соёлыг ингэж мөнгөн урамшууллаар ерөөсөө дэмжиж болохгүй гэж би үзэж байгаа зарчмын хувьд. Харин маш тодорхой гэмт хэрэг дээр жишээлбэл санхүү одоо банктай холбоотой гэдэг юм уу, үнэт цаасны арилжаатай, жишээл энэ coin гэсэн тиймэрхүү ийм санхүү олон хүний хамруулсан, олон одоо энгийн иргэдийн санхүүгийн алдагдлалд оруулсан гэмт хэрэг дээр бол байж болох юм. Зүгээр бусад юун дээр ямар нэгэн тийм ерөнхий зохицуулдаггүй шалгуургүй мөнгө урамшуул өгч маш аюултай гэж бодож байгаа. Энэ бол зүгээр тэр чигээр бизнес болно.